Зохиолч Дашзивгийн Мөнхбаатар. Уншигчгүй зохиолч өгүүлэг. Намар цаг байсан юм. Уйлынхаа саарал тэнгэр өдөр шөнөгүй урвганав. Усан бороо уйтгар мантайгаан цуг хансаад даруй 2 хонлоо. Уул хангайн өтгөн манд хучигдаад үзэгдэх харагдах юмгүй уусчээ. Манангийн доод хормой нэлэнх үедээ газарт буусан нь торойх зүйлгүй тэгш талыг санагдуулна. Цагаан манан цаад хангайг нуучхлаар ийхүү уудам хөндөй шиг үзэгддэг ажээ. Айсгүй намрын уулгамч өдрүүдэд шувууд буцаад, навчис унаад, айлууд нүүгээд намрын уянга хідүүнээ яруулсаад өнгөрчээ. Арай л цас ороогүй байлаа. Би хотоос сумд ирээд ганц ахын да 3 хонж байсан билээ. Амарч яваа юм. Нэг өдөр уул руу алхлаа. Зүүдний хонгор мананг нэвчин явсаар уулын бэлдэх хүрв. Манангийн цаана уул байгааг би мэднэ. Уул гэхээсээ өвгдийн өвөр гэмээр түшиг газар. Эрх цэмбгэр дүмбэнгийн цаагуур өндөр сүрлэг хангай нөмрлөн харагдах сүр нь сэтгэл уужруулж тарих амрааж чилээ гаргаж өгдөг өвдөстэй юм аа. Хөнгөн гуниг өлмөйдөө хураасан мододын хормой энэ удаад навцын сэрчгнээчгүй шуудын чиргээчгүй намайг тосов. Намар цаг торгон шаргал өдрүүдээ хүлхэж дуусаад шимн болсон дүнсгэр төрхөөрөө намайг тослоо. Би арай л хожимджээ. 20 юм уу эсвэл 15 хоногийн өмнө ирсэн бол тэртээ уулын ар билээрх сүргэлэн нисэх шувуудын цавааг харах байлаа. Уулын ард нуур бий. Навч толгой дээр унахад бодол минь сэргэн гуник минь үргэх байсан бизээ. Бороогүй налгар өдрүүдэд шувуудын жиргээг сонсох байсан нь лавтай. Хуурай навцыг яран алхаж явахдаа хүүхэд шиг томоогүйтэд зориуд хөлөөчрөн явдагсан. Нас хэд гэдгийгээ мартаад навчис дээр хөлбрөн унах хичнээн сайхан. Хатаж хагдарсан шаргал навцыг дороонд ивсээд тэнгэр рүү ширтээд нүдээ сүмийлгэж хардаг байлаа. Үлтэй өдөр үлс нүүх нь харагдана. Үлгүй өдөр хөх цэнхэр дайд мэлмэрнэ. Айгу мэдвэл ганц шивүү хойноосоо урагшаа эсвэл урдаасаа хойшоо нисч яваа харагдчих магт. Мододын оройгоос навчсан махтай чанх дорн хэвдэж байгаа намайг онох нуугүй юу гэж хүлээд гисэн. Навчис эргэлдэн бууж ирснээ цээжин дээр буувал би ихэд бэлгшээн. Энэ жил дурлал хайр эсвэл зүрхний баясалт учрлууд тохиох нэ гэж боддог байлаа. Хөл дээр буувал хол газар явж их юм үзэхэндээ гэж бодно. Нэг удаа хүүсний доох нь 2 навч буухыг хараад тэсэлгүй инээд хүрсэн юмдаг. Хүүхэдтэй болох гэж байгаа юм болов уу гэж бодоод ганцаараа баахан инээв. Ойн захад инээж суугаа намайг тоож анзаарах нэг ч амтэн байхгүй. Өөрөө өөртөөгөө ярьсан ч бараг болно.
хэвтэж босч, өнхөрч, эвхэрч, дур зоргоороо эрхэлж угаад оройхон буцдаг байсан юм. Харин ойрд бороотой байгаа тул энэ бүхэн тохиохгүй. Чийгтэй хөрсөн дээр хэвтгэн байдахгүйн суух газарч алга. Хэсэг алхаж угаад амьсгаа даран амарлаа. Алсыг ширтэв. Нэлмгэр сэрсэн малгайгаан авч модны мөчөрт өлгөөд тайрдс хожуул дээр зузаан алчуураа давхарлан дэвсээд хөлөө ачин суулаа. Нарны хаалтаа сэгсрэн эвхээд бут төшүүлэн тавив. Тэртээ уулын бэл үзүүрээс өглөөний үйлгэр манан дээшээ сөхөгдөж ой модны зах хаяанаасаа харагдаж эхэллээ. Бороо намжих нэ. Сумын төвийн айлуудын яндангаар цагаан утаа суунаглан энд тэнд машин тэрэг хөлхөлдөн харагдана. Хол дутсан замын үзүүрт ганц бараан юм бодвол шуудангийн тэрэг байх. Эсвэл хүн эмнэлгийн борж ярис. Нуруугаа амраангаа сэтгэлээ тайтгаруулан суугаа би даашинцныхаа хормойг гойны завсар авчуулаад нүдний шилээ өвөр дээрээ тавилаа. Үүрч явсан жижиг цүнхээ газар буулгаад үсээ янзлан нүрээ толдов. Буржийлгаж хөвшүүлсэн задгайг эзгээ самнаж гоёмсог хавчаараар тогтоогоод нүдний шилээ арчлаа. Өндөлцөн тонголзон суутал хөл дор нэгэн навсархай дэвтэр харагдав. Бодвол ном бишээ, өврийн дэвтэр. Хулдаасан хавцсан доторх хуудснуудаа чадлын хэрээр хамгаалсан аятай халтартан загалтаад хэвдэж байлаа. Хотын гудамжинд бол энэ мэтийн зүйлийг авах байтугай харахчгүй. Өшөглөж үзэх байтугай тойроодлгүй нүз. Ойн захад тэр тусмаа моддын хажууд өнчин ганц дэвтэр хүйтэнд даарч нойтонд жиндсэн байдалтай хэвдэж байгааг хараад өөрийн эрэхгүй өнөөхийг шүүрэн авлаа. Хоёр талын гялгар хавцыг зөөлөн алчуураар арчаад шавар шороог нь сэгсрэн цэвэрлэв. Шарлаж онгосон хуудасны захыг хуурай давуугаар мөн арчаад үздэл цэм биелгэлээ. Зузаан дэвтрийн захыг дарж угаад нэг хүний нэр бичжээ. Хоёр хавцнаас нь шахаж сайтар дарж байж бичсэн нэрийг уншив. Хүний нэр биш, нэг газрын нэр байлаа. Авдрант гэж уншаад оныг харав. Ардан залгуулад 199 тэг гэсэн тоо тавьжээ. Бодвол 1990 гэж байгаа бололтой. Харин он гэсэн нь усанд дэвтээд баларчээ. За ямар ч гэсэн хуудасныхаа захад Авдрант 1990 он гэсэн бичгтэй аж. Хүний юм хулгайлж авчгаад зөвшөөрлгүй үзэж байгаа хүн шиг биш тийшээ зэрвс харснаа өвөр дээрээ эвтэйхэн тавиад эхний хуудсыг дэлгэлээ. Хавтас сайтай дэвтрийн дотор хуудаснууд олон хоногийн бороонд нороогүй байлаа. Ус чийг захаас нь шүүрээд дөнгөжл шаралсан харагдана. Наранд хатаад дараагийн бороонд дахиж норсоор лавл сар гарын хугацаанд хээр хэвдсэн бололтой юм аа. Хэсэг бусг үхтэй тэмдэглэлүүд утасны дугаар ганц нэг айлын хаяг гээд элдв юм бичжээ. 3 дахь хуудаснаас 4 мөртүүд яруу найраг бичсэн байлаа. 10 дахь хуудаснаас эхлэн өдрийн тэмдэглэл хөтөлжээ. Тэр нь бараг
зохиол шиг юм. Зарим газар нь зураг зурсан байв. Доор нь ишлэл үг бичээд түүнийгээ тойруулан хүрээлээд тодруулжээ. Үздэл ном эрдмийн захаас атгсан гэмээр цэвэрхэн бичгтээ цэгцтэй чамбай эрэгтэй хүний өврийн дэвтэр байваа. Эхний хуудсуудыг уншаад дүгнэлт хийвээс лавл 35-6 настай ганц бие ир болов. Ингэж бодсны минь өршөөгөөрэй. Би хэдийгээр нөхөргүй ч таамгаар зөгнөөгүй юм шүү. Учир нь энд бичсэн дөрвөн мөртүүд нь ийм байсан юм аа. Хан тэнгэрийг яргаж ургасан ягаахан цэцэг минь хахир төмөр сараалжны цаанаас цонх руу бүхийч ургаарай. Халуун зүрхийг догдлуулж учирсан янагхан чимэн ханан хаалт торны цаанаас над руу тэмүүлж уулзаарай. Хальс шиг зөөлөн цомирлогт хүргсэн хатуу орчлонгийн зовлонг мартахсан. Ганцаараа биш гэдгээ мэдэрхсэн гэж бичжээ. Бодвол ганц бие хүмүүний бичсэн шүлэг байх. Эсвэл их нэртэй хоригдл байсан юм болов уу? Ямар ч гэсэн энд бас ингэж бичжээ. Хорвоогийн хатууг энд өдөр бүр хүртэж цаг мөч бүр аимшигыг мэдэрч байна. Чамайг хүнтэй суугаад хүүхэд төрүүлсэн гэдгийг туулаад сэтгэл сэмэрлээ. Хийсэн алдаа бүхэн цээрлэлтэй болохоор оноосон шийтгэлд би сөгдөхгүй. Харин чи юунд намайг давхар шийтгэх болов? Би хийсэн хэргийнхээ төлөө ял идлэх ёстой. Гэтэл тэр ялыг дагаад эхнэр хүүхэд хань ижлээ алдлаа. Төлөөс шийтгэл нь ийм хатуу гэж юу? Хүү минь том болж байгаа да. Дүүтэй болсон гэд бөөм баяр яваа болов. Намайг бүр дүүрхэн мартаад шинэ аавынхаа гараас хөтлөн яваа юу? Та нар намайг мартсан нь би та нарыг мартна гэсэн үг биш. Чи намайга хайна гэдэг нь би өөрийг сонгоно гэсэн үг биш. Хагцна гэдэг нь үрд биш. Хизээч болохгүй юм гэж байхгүй. Хэсэг хугацааны дараа болж болно. Гэх зэргээр бичсэн байх юм. Анир чимээгүйг эвдэх төмөр хаалганы чихрах дуу хав харанхуй өрөөнд амьдрал болж урайлах нар сонсогдно. Хит дүнсгэрээс хоригдлууд айна. Амьдрал холдсон, анир дайжсан үхэл мэт хормуудаас айна. Ямар нэгэн хөдөлгөөн дуу чимээнээс оршихуйг мэдэрч хагсах сэтгэлийн хүчийг сэлбэн. Аз жаргалын хөг аялгау энд сонсохгүй ч аль болох чимээ олж сонсохыг бүгд хүснэ. Тарчиг давчуу өрөө бүрэн төмөр хаалттай оршивч үүний цаана араатан биш хүн суудгийг мартаж болохгүй. Хийсэн хэргийнхээ оноосон ялыг эдлэн суух боловч зүрхэндээ нулимс асгаруулж сэтгэлдээ барьц алдуулан цөхөрч байгаа. Хүн бүр жигших зэв үцэж ойлгодог энэ газарт амьдрал хэрхэн өрөндгийг мэдэхгүй. Бас мэдхийг ч хүсдэггүй. Авдар уулын бэлд алдаа хийсэн аавын хүүхдүүд ял эдэлдэг. Гэхдээ энд хүмүүс сууж байна. Хүмүүсийн зүрх шимширч байна. Гэгчлэн бичснийг уншаад айдас төрөв. Ямар ч гэсэн сэтгэл тавгүрхэд уншиж байсныгаа боллоо. Дэвтрийг байсан газарт нь орхиод сумын төв рүү ажуухан алхав. Хэн нэгэн хүний амьдрал тэндээ л үлдэг. Энд нэгэн хүний амьдрал хэвэндээ л үргэлжлэг. Ийм зүйлд сэтгэл сэрвэлзэж байгаа юм чинь цааш нь уншвал нэлээн тавгүрхэх байх гэж бодоод зам руу яармхан алхав.
Машин зам уулнаас буугаад сум руу хөтөлжээ. Түүнийг дагаад алхаж явснаа эргэн харлаа. Модны оролд өнөх дэвтрийн хуудаснууд салхинд дэрвэлзэн хийсч байлаа. Гинт би бодов. Бороо орвол бүр амархан норхоор болчихжээ. Хавцыг хаагаад дээр нь чулуу тавьчих гэж бодоод эргэн очлоо. Яаран ирж яваа бүсгүй намайг даллах мэт дэвтрийн хуудсууд дэргэн хийсч харагдана. Намайг уншаач, намайг битгий орхиоч гэх шиг даллан байлаа. Намрын навчис хуйлран бүжээд жихүүн салхи сэрвэлзэж моддын орой шуугж эхлэв. Ийш тийшээ харснаа атхын чинээ чулуу хайв. Бороонд норсон чихтэй мөчр олоод дөхж очтол дэвтрийн хуудас мөн л ирээлжлэн хийсч харагдана. Дэвтэр дүүрэн юм бичжээ. Дэвтрийн сүүлчийн хуудас хүртэл нь салхин авхаа эргүүлж орхижээ. Сүүлийн хуудсыг сөхж үзвэл төгсөв 1998 он гэсэн байгааг бодвол их чухал зүйлийг бичээд төгсгөж дуусгасан болтой юм аа. Гинтээ эзэнгүй зохиолыг сонирхон уншихаар шийдэв. Ямар ч гэсэн хээр хаягдсан дэвтрийг дахин орхихоо боллоо. Гэр бүлдээ зориулан бичиж байснаа сүүлдээ итгэл найдвараа алдан буулт хийжээ. Шинээр учрах бүсгүйгээ төсөөлөн бичсэн гэмээр юм уу да. Энд ингэж бичжээ. Чим намайга 8 жил хүлээнэ гэж юу ахав? Чиний зөв. Намайг 8 жил хүлээгээд гарахад чиний хамаг сайхан залуунаас өнгөрч гэнэ. Залуу наснда эдлэх ёстой жаргалыг эдэлж чадалгүй хагдарч гандаад яах ч вүлээ. Ядаж л намайга засаршгүй араатан болцоход очно гэж бодож байгаа. Магад би өмнөхөөсөө илүү чамайг хайрлаж чадахгүй ч юм билүү. Намрын хүйтэн бороо саралжин цонхны төмөр тавцанг балбахад би дуртай. Сарны гэрэл харагдахгүй ч харанхуйн дундах ганц нэг оддыг олж харах дуртай. Цонх руу нүрээ ойртуулж салхины сэвэлзээг мэдрэхийг хүсдэг. Чамайга өөр хүний үрд бал бурам хүртэн ухаангүй тачаадан буйг төсөөлөд байж яддаг. Чамайг тэрч инхрилж байсан гар минь энд хүслээ номхотгодог. Би бодж үзсэн. Чим нь шинхэн хандаа дасаад жаргаж явбал болох шүү дээ. Хүмүн хойд аваад түшээд инээж явбал болох шүү дээ. Би өөрийнхөө биш та хоёрынхоо хүслээр амьдрал хийж явъя да. Гэснийг уншаад нүрээ даран ичлээ. Юу гинэ? Юутай ич хүртээ бичнэ вэ? Би амралтаараа хээрээс олсон энэхүү дэвтрээр хань хийж орчлон хорвоогийн сайн мууг цэгнэж зовлон жаргалыг ойлгож нэгэсэндээ жинхэнэ амьдрал руу өнгөж хэд хоног зугаатай амарлаа. Өнөх дэвтрийг өдөр бүр дэрэн доогуураасаа шүүрэн гаргаж ирээд аль зарим хэсгийг давтан уншдаг болсноо ч мэдсэнгүй. Заримдаа өөрийгөө бүр гайхаж эхэллээ. Бүр ингэж бичсэн байх юм. Ирээдүйн хандаа зориулан бичв. Чи минь яг одоо хаана явна вэ? Орчлонгийн гов зэслэн чамд төгс бүрджээ. Хоёр хөх их чинь алгаараа тэмтчих бүрийд би байж ядан. Хондлой нуруугчин дагуулан илэх бүрийд ухаан баларч жингүйд л хийсвэрийн үүлэн дунд нисэн орно. Үнэр чинь түмэн сарнайн хэлхээ шиг тансаг ариун. Магад
орчлонгийн цэцгэс бүхэн тэр сайхан өнрийг гүйцэнгүй. Уруулч нь бал бурмын амттай бөгөөд харц чинь хайлан уярхуйн шидтэй. Нуруунд тэгнэх хос цагаан хас чинь тачаал эзэмтлийн туйлд хүргэж садран асгарах эзэрхийллийг бадрааж өгнө. Чигэнд шивнэх үгс чинь 100 жил үл мартагдах өрн чанартай бөгөөд үнд бодролтой. Дээрээс чимэн асгарах бороо мэт. Доороос чимэн дэвсэг цэцгэс мэт. Дэргэд унтж байгаа чинь нуурын хум мэт. Дэрлсэн гарч хэлэх нь гисгээл мэт. Нүүгэл шаргал хорвоо минь биднийх. Нүдэн хонгор чимэн минийх. Би яран уншиж байлаа. Нэг мэтгэд хамаг хөлс чихарсан байв. Юу болоод явж байгаа? Би чинь гэж болгож тавьдаг хүн юм биш үү? Арайч задгаа юу? Зүгээр үү гэж өөрөөсөө асуулаа. Сумын төвийн гудамжаар нэг ч хөл хөдөлгөөн алга. Хүүхдүүд тоглоомын талбай дээр бөмбөг тоглохоор очжээ. Бэрэгч маань ажилдаа яваад ирээгүй л. Ах хот руу тээвэрт явсан билээ. Нам гүм орчинд хийх ажилгүй тул цааш нь шимтэн уншмаар болоод орон дээр очиж хэвтлээ. Дээрээ цээжин дороо ивээд төрүүлгээ харан хэвтэж авлаа. Ир хүн төгс хайрлах эмэгтэйгээ хизээч алдаж болохгүй. Хайр бол хамгийн хүчтэй. Хайрыг өргөж дааж чадахгүйгээс болж хосуудын амьдралд анд сав гарч байна. Одоо цагт үнэнч хайр ховрцсон л гэх юм. Тэгвэлж муу шүү гэснэ. Хэрвээ би түүнийг олвол бүх насаараа хайрлана. Эр хүний хайр гэж юу гэдгийг бүрэн мэдрүүлнэ. Хажуудаа байхад үрдийн амгалан оршихуйг түүндээ бэлгэлнэ. Амьдын жаргал, амаргалахуйн сайхныг төгс амсуулна. Түүний минь алай хөөрхөн ааш намайг гжигдэж, дэгжин шаавай төрх намайг чимнэ. Нас өтлөхөөс өмнө 2 сайхан хүүхэд төрүүлж өгөөч гэж түүнээсээ би гуйна. Тэр минь надтай зөвшөөрөөд хүүхэд болохоор эрхлэн завдаж ингэрээ задлана. Амьдралын утга учирыг хөндөх юм байхгүй. Мөнгө төгрөг, орчин нөхцөл ямар ч саадгүй байхын тулд өглөөнөөс орой болтол би хөдөлмөрлөнө. Ажлаа тараад түүндээ яарна гэж бодохоор ямар сайхан билээ. 4 жил хормхон зуур өнгөрсөн юм чинь. 4 жил мөн л нэг мэтгэд өнгөрнө бизээ гэсэн байлаа. Би шимтэн уншиж байснаа дэвтрийг дэрэн доогоороо хийгээд таац ширтэн хэвтлээ. Зөндөл юм бодогдов. Заац. Эрэгтэй хүний зан аран шиг мэдэхгүй ш. Шоронд хоригдоод удаан тарчлахаараа өөрийн эрэхгүй хүсээд хит сайхнаар мөрөөдчихлээ. Яг үннийг хэлэхэд амьдрал гэдэг чинь цонхоор ширтээд зүгээр сууж байдгаас хэцүү гэдгийг огт ойлгодгүй нөхөр байдаг гэж бодоод нэр үлмэдэгдэх зохиолчийг баахан голов. Тэгснээ дахин уншиж эхэллээ. Доод талд ингэж бичжээ. Хүн анхнаасаа алдаа хийж өөрийгөө зовлонд унгах хүсэлтэд төрөхгүй. Мэдээж хүн бүхэн сайхан амьдрахыг л хүснэ. Ядар тарчиг амьдрахтаа уурын мөнхгаас болж эсвэл аргагүйд хулгай хийж ер нь амьдралын даржин байдлаас л болж энддэг. Сагаж бялхаж явахдаа
бүхний өмнө бардаж омгшин дээшээ хөөрдөг. Хөөрөв ихэмсэг зан хормын зуур хэрцгийлэл төрүүлдэг. Дээр хууль биег тэрээр мартсан учраас энддэг. Хулгай, заллин, хүчин, аллаг, дээрэм тонуул, танхай балмад үйлдэл бүхэн амьдралын ямар нэгэн шалтгаантай оршино. Гай зовлон нэг л өдөр ирдэг. Гай зовлонгоос тойрох арга зам бий боловч зарим үед санамсаргүй гиндэж насан туршийн алдаа хийчихдэг. Гэсэн нь юу гэсэн үг болохыг ойлгосонгүй. Бодвол өөрийгөө өмөөрөх аястай бичсэн ч юм уу та. Би эрүүгийн хуулийн заалтаар шүүх хуралд ортлоо байр сууцаан зарж хохирогчийн нөхөн төлбөрийг төлсөн. Аавыгаа алдсан айлын жаахан хүүг бодоод өөрийнхөө хүүхдийг бодох ухаан төрөөгүй. Тэмээл аав нь цаазгүй амьд үлдвэл хүүдээ нэмэр тус болно. Айлын хүүхэд надаас болж аваасаа үрд саллаа. Энэ л хэцүү байна гэж айлаа. Би өөртөө байгаа ганц хөрөнгө байр сууцаа зарж нөхөн төлбөр олгов. Гэлээч тэр хүүхдийн насан туршийн сэтгэлийн шарахыг нөхөж чадахгүй шүү дээ. Эхнэр маань хүүхдээ дагуулад хадмынх руу нүүсэн тэр хаврын шорвог гашууныг яахан мартана. Удалгүй шүүх хурал болж би 8 жилийн ял авсан байсан тэр зуны цэцгсийн барааныг яана. Алгалан ургах цэцгэс хүртэл хар толб шиг л харагддаг юм билээ. Хөөхтийн гэр саарл өнгөтэй үзэгдэж харин үйлс улаан харагдсан. Харанхуй намайг нөмөрсөн юм да. Би амиа аврахаар аргагүйд өөрийгөө хамгаалсан гэдэг гэрчийн мэдүүлгийн ачаар арайч цаазлуулсангүй гэжээ. Би энэ хэсгийг нэлээд бодов. Энэ хөрөөр нь ямар хэрэг хийсэн амт юм бэлээ гэж уурсан бодоод дараачийн хуудсыг эргүүлж үзлээ. Арх амьдралын дайсан гэдэг. Энэ үгийг би удах төгс гэж боддоггүй. Хүн өөрөө өөрийнхөө амьдралын дайсан. Арх бол ердөө л хор. Арх амьдралын дайсан болоод байх сүудтэй юмгүй. Зүгээр л шилтэй хор. Ширээн дээр байгаа өндөр найрлагатай хүчлийн цуг уувал хүн мэдээж өхнө. Тэгэхээр амьдралын дайсан тэр мөн үү? Мөн. Ширээн дээр байгаа шилтэй архийг уувал тэр хүн согтно. Мэдээж тэр бас амьдралын дайсан. Хүчлийн цуу, шилтэй арх хоёр хоёулаа хор. Хүнийг сонгосон нь өөрийн хохь. Хүний цээжинд хутг дүрснийг мэдээгүй гавтаа хөвтөж байсныхаа бодоод эхлээд архийг үзэн ядаж байлаа. Сүүлдээ архинд биш өөртөө буруу өгсөн. Таарахгүй хүнтэй дарвиж ухаан алдтлаа самуурсан нь миний төм буруу байлаа. Гэсэн нь өөрийн ирэхгүй өрөвдмөр байв. Ямар ч гэсэн бүр түр ухаарч ядэм. Эр алдаж, эрг нурсан ч эцэст нь ингээд ухаарсан бол бас ямай та гэж бодоод урт гихчээр шүрс алдав. Цааш нь унших уу болох уу гэж бодсноо. Өөрийн ирэхгүй дараачийн хуудсыг эргүүллээ. Угтан авах амьдрал үнэхээр хэцүү. Гэтэ би хэн нэгэн бүсгүйг заавал олно. Хань үгүйгээр амьдралыг би туулахгүй. Ганцаардаж яваа ямар нэгэн бүсгүй байвал ханийн жаргал этлүүлнэ. Хүүхдтэй бол хүүхэд нь эцэг болж өвгөртлөө тэдний төлөө зүтгэнэ.
Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж үг бий. Амьдралын төлөөх зүтгэлийг минь Бурхан Тэнгэр ивэж үзэх байхаа. Эндээс гарсан өдрөөс би хов хоосон яв ядуу хүн хотод очино. Магад цөөн хэдэн төгрөг анх өмсч ирсэн хувцастайгаа л хотын гудамжинд хүрэх байх. Намайг хинч танихгүй. Намайг хинч тоохгүй. Ажилд авах хүн олдохгүй. Амьдралд дэмжих хүн таарахгүй. Гэхдээ би зүтгэнэ. Гэгчлэн өр өвдөхмөр гайхалтай тэмдэглэлүүдийг өдөр бүр бичсэн байв. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг мөртлөө өөрийнхөө дотоод сэтгэлийг уудалж бичсэн тайлал суртал гэмээр санагдав. Дотроо шаналж яваа хүний харуулслын үг энэ дэвтэр чингсэн гэж бодохоор айц төрөөд дэрэн дороос авч хажуугийн сандал дээр тавилаа. Нэг мэтгэд би нам унтжээ. Бэрэгч ажилласаа ирэхийг бүр төрхөн мэдээд давхин сэрлээ. Гинт сэрсэн болохоор зүүдээ жигтэйхэн сайн санав. Өндөр чирэг нуруутай, өргөн ханхар цээжтэй, гялалдсан гоё үстэй, цагаан цамц, цоохор зангиатай, залуу ир өөдөөс инээмсэглэн ирээд гар барин мэдлэх нь. Тэрээр би дэвтрээ авмаар байна. Чи уншиж дууссан уу гэхэд айж сандраад цүнхээ удалж байх юм. Тэгж байж арай хийж олоод өнөөхөө яаран сарвайв. Юндэн гоогоо шиг хангар сайхан залуугаас халуу дүүгж байгаа нь мэдрэгдээд хамаг би дагчин чичрэв. Бүр байж ядан сандраад нэг л бишээ. Өнөөх залуу дэвтрээ аваад гэрэл гítэл инээмсэглчээд яваад өглөө. Бивэр ийм хачин зөнтэй зүүдийг зүүдлэн сэрэхтэй сандал руу өнгөж харав. Навсархай бор дэвтэр тавьсан газраа хэвдэж байлаа. Бэрэгчээ дуу шуу болон ирээд ширээ дүүрэн чихэр жимс өрлөө. Тэрээр төвшин жаргалтай хүний цээж дүүрэн инээмсэглэлээр орчныг баясхан ах чинь маргааш ирнэ. Их чинь ахыг чинь яваад 7 хоногт л санаад хэцүүдэх юм. Ахгүй чинь ганцаараа унтах хичнээн хэцүү гэж. Ингээд миний дүү хүнтэй суугаач гэлээ. Би ингэж хэлдгийг хэдийнэ мэдэх тул надад таарах хүн олдохгүй баха гэд өмнө хэлдэг өнөөх л үгээ хэллээ. Бэрэгч зандрах хаястай толгой сэгсрээд номтой эрдэмтэй ажилтай албатай гээд төгс төгөлдөр ир хүн олдохгүй. Угаасаа төгс төгөлдөр хүн гэж байхчгүй. Хэр таарсан тогтой хүнтэй л болж үз гэж тушаав. Би үнэндээ арга барагдсан тул эгч минь ир хүн байсан бол хэн нэгийг өдөөд давхичихна. Эмэгтэй хүн чинь ажил гэрийн хооронд холхиод л таардаг. Тэгээд ч намайг тоох хүн алгаа гэж хэлээ. Ягч бүр янзгүйрхэн цав болж үз. Чамаас сайхан бүсгүй ховор шүү. Нуруу туруу царай зүс би хаач нь хүүхдүүдийн хэлдгээр тасархай. Одоо нас ахаад ирэхээр үеийн залуус бүгд гэрлээ дуусчихнаа. Гоёуд нь бүр ч олдохгүй. За эгч минь ойлголоо доо. Ах бас надад хэлээд л байна лээ. Ах чинь юу гэж хэлв? Эрдэмтэн доктор гой минь. 35 хүрлээ шүү дээ. Ном эрдмээсээ жаахан хөндөрч амьдралын ханаа хайгаач гэсэн гэлээ. Бэрэгч тааз руу хараад жиг масаатл инээгээд ах чинь мөн дөө яг тэгж хэлдэг хүн байгаа юм гэхэд хоёул хөхрөлдөн суулаа. Хөөрөлдөх зураа оройн хоол бэлтцгээе. Хүүхдүүд ирж ууж идэх юм хайж бөөн дуушуу. Би нөгөө бор дэвтрээ яаран авч үүмэнээс харамлан дэрэн доогуура хийж амжлаа. Орой үргэлжлүүлэн унших ёстой юм л да. Орондоо орж яваад уншиж гарваа.
Зарим үг үсэг нь мэдэгдэхгүй тул утга санаа нь бас ойлгомжгүй гэмээр. Дахин давтаж уншихлаар хэлэх гээд байгаа цаад санааг нь ухаж ойлгож болохоор байв. Ихэнхдээ ухаарл өгөх юм их бичжээ. Эр хүн гэж ийм сайхан хүмүүс байдагсан билүү гэж өөрийн эрэхгүй хүндэтгэн бодохоор байлаа. Алдаж эндэж, зовж чаналж яваач алаг дэлхийд төрүүлсэн ээж аавдаа баярлдаг шүү. Та бүхнийхээ ачаар сайн сайхан амьдралыг амсаж өссөн. Хүний амьдралын 8 жилийг харуулсалтай өнгөрөөч. Үлдсэн бүх насаа жаргалаар бэлхаах болно. Зүтгэх зориг байгаа цагт хүний амьдрал гэрэлтэй санагдж байна гэсэн нь таалагдлаа. Зарим өдөр зөрчил маргаан үмэн самуун гардаг бол тоём. Үхэл хагцал, уумрах, аймрах юм бишгүй дээл болдог байж таарна. Орхихыг орхиод, алгасхыг алгасаад нэлээн хойноос уншив. Хөхөнгийн балаар цааш нь бичжээ. Баяртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 403 дугаар анги минь. Авдрантын хорих газар минь. Үрд баяртай. Амьдралын нэг хэсгийг сургамж болгон хилтэлж хоцорсон хүнд өдрүүд үрд баяртай. Би 3 хоногийн дараа суллагдах боллоо. Эндээс гараад хотод очно гэхээр догдолж байна. Хүү маань хэдийнэ 13 нас хүрсэн байгаа. Хүүдээ очно гэхээр баярын нулимс унгамаар байна. Тэд маань сайн сууж байгаасаа. Тэгвэл би баярлана. Аавыг алдсан өнчин хүү. Түүний гэргийгээс дахин уучлалт гуйж загтлилгэнэ. Тэгээд ажил олж хийндэ. Түрээсийн байр олно. Сайхан амьдрнаа гэсэн байлаа. Харангийн тосон болоор арын хуудаснаас бичжээ. Он сар тавиха мартсан бололтой. Гарт таарлцсан бал үзэг заримдаа харан дагаарч бичсэн байлаа. Гүйлгэн уншиж байтал хүмүүс яасан харгас хатуу болчихоо вэ? Танд хүмүүс бүрч илүү хөндөй зэвэргэн бодолтой байх юм. Гуйлгчин ирсэн аятай нүүр буруулаад хинч аятал өгсөнгүй. Шоронд бус чөлөөт амьдрал намайг илүү их шархлуулж байна. Шоронгийн харгалзагч бус эгэл хүмүүс намайг чангалж байна. Би хоолгүй хонохгүй тулд хогийн цэг дээр очлоо. Түрээсийн байрны мөнгөө дутуу өгсөний төлөө хөөгдлөө. Би тэмдэглэл хөдлөх ямарч тэнхээгүй боллоо. Маш их өлсөж байна. Өлсхийн хэрээр ядарч туйлдж байна. Нуруу дагаж хөлс асгараад байнга ам цанган явах боллоо. Ундааны сав архины шил цуглуулбал өдрийн хоолтойгоо залгана. Удахгүй хүүтрэх тул хувцс хэрэгтэй. Хүмүүсийн хайсан зүйлээс олж өмсөв. Бас ч гайгүй. Усан дороогүй болохоор үнэр танар авах юмгүй. Үүнийг тоох сөхөж алга. Хоол хүнс дулаан байр чухал байна. Үеийн бололтой хэд хэдэн нөхдүүдтэй танилцсан боловч үнэхээр халагламар. Бүгд архич. Зам нийлэхгүй байлаа. Заримдаа сандал дээр суугаад гудамжаар алхах хүмүүсийг хараад уйлж суунда. Ийм байдалтай хүү дээрээ очиж огт болохгүй. Магад хүүтэйгээ хизээч уулзч чадахгүй байх. 1000 байтугай 100 төгрөгч өгөх хүн алга. 8 жилийн дараа наашаа гэх ямар ч хүн байхгүй болжээ. Өглөө эртлэн босоод 1-2 дугаар хорооны хогийн цэгүүдийг ухаж, өдөр тийшээ 3 дугаар хорооны хогийн цэгийг ухаад багсаага мөнгө хураахыг хичээдэ.
Даанч хүн байна да гэсэн байв. Ядарч сулдсан нь илт мэдэгдэв. Дэвтрийн хуудаснууд загалтаад зарим газраа хам хум бичжээ. Би өөрийн ирэхгүй уймрав. Хүний амьдрал гэдэг нь сони юм аа. Шоронгоос гарсан хүмүүсийг нийгэмшүүлнэ гэдэг нь амьдрал дээрээ хэрэгждэггүй юм байх та. Энэ хүн одоо хотод хог ухч яваа байх нэ. Дулаан хувцас авч өгөөд мөнгөөр туслах юмсан гэж бодлоо. Их хотын амьдрал дундах хүний нийгмийн байдлыг бичсэн тэмдэглэлүүдийн онцорыг харуул хоорондын хугацаа нь уртсаад л байлаа. Заримдаа 10 хонж байж там том нэг юм бичсэн бололтой. Тэгснээ 7, заримдаа 20 хонж бичнэ. Хоол олж идээд амарч байхдаа дэвтрээ сөхдөг гэжээ. Сүүлийн хуудсанд энэ дэвтэрт миний бүхэл бүтэн амьдралын замнал багтах байсныг даанч сонсонгүй. Хуудас дуусаад амьдрал минь зогсох байсныг ч төсөөлсөнгүй. Би 8 жил зүтгэсний эцэст шоронгоос суллагдсан. 8 сар эрхчлөөт амьдралаар бидэрлээ. Надад үхэхээс өөр ямар ч сонголт алга. Миний бичсэн бүхнийг хинч олж уншихгүй. Би уншигчгүй зохиогч байжээ. Хүм авыгаа өршөөгөөрэй. Бурхан минь хийсэн нүгэл хилэнцээ минь өршөөж хайрл гэсэн байв. Зүрх түг цохлоод сандарч эхлэв. Цааш нь яран уншив. Дүрслэн мөрөөдсөн бүхэн хий хоосон байсныг мэдэрлээ. 8 жилийн өмнө бүх юм дууссан байсныг сая ухаарлаа. Амьдрал минь баяртай. Төгсөв. 1998 он гэжээ. Уншиж байсан зүйлүүд дуусаад гинт би мэлмэртэл ойлов. Хэн нэгэн хүнийг хачин их өрөвдлөө. Магадгүй зүүдлэгдсэн зүүдний ханхүү энэ дэвтрийн эзэн байсан байж болох юм. Тэрээр ойртож ирээд холдоод явчихсан мэт санагдлаа. Ингээд л өгчөжтэй. Хөөх юм. Амьдрал арай дэндүү хатуу юм шүү. Хүний орчлон бэрхтээ бэрх. Зөөлөндөө зөөлөн юм та. Яан та гэж бодоод унтаж чадалгүй үүр цайлглаа. Ах ирээд сайхан байлаа. Бидэднийд дахин 5 хонлоо. Дотроо нэг л сэтгэл тавгүй байсаар амралт дуусав. Ах минь их л санаа зовонгүй. Дүү минь хүнтэй сууж үз. Нэг л унж дорой байнга бодлого ширэнгуу суух юм аа. Дараа жил ганцааран гिचн хүлээж авахгүй шүү. Заавал нэг хүнтэй ирээрээ. Эр хүн олдвол хэн ч хамаагүй суугаарай. Гэлээ. Би толгой дохиж байхдаа өнөөх дэвтрийн эзнийг ягаад ч юм бодоод л байлаа. Тэр үйл их сонин. Би хот ирсэн даруйда ядарсан даржин хүмүүс туслахаар хэсэг хүмүүстэй нийлэн тусламжийн аян өрнүүлэв. Ухаалаг залуучууд намайг дэмжиж овоо мөнгө цугларлаа. Өвлийн хүйтэнд хэнд юу хэрэгтэй вүлээ? Түүнийг зэхэд хогийн цэгвүүдээр эргэлдэж яваа, эсвэл
зам даган ууд шуудаатайгаа үүрсэн хүмүүст өгдөг боллоо. Машины арын суудалд 20 гаруй зузаан хүрм, памбгар өмд, гутал, оймс, ороолт, малгай сэлтийг ачаад таксины жолооч шиг явдаг болвоо. Гэхдээ зорчигчдыг биш, ядарсан хүмүүсийг л олж харна. Машины замаас гаргаад тэднийг дөхөж ирэнгүүт гараа даллаад бэлдснээ өгөөд даруй явчихдаг дадал суув. Хүнд тусалж байгаадаа баяртай байлаа. Хотын төвөөр цас бурганаад шинэ оны баяр дөхөж байлаа. Цонхны цаанаас гэрэл гэлбэн дугуйн дорох хальтргаа гулгаа нилээн ихсчээ. Дүгжрээ ихсэж гэр рүүгээ яарсан жолооч нар сигналаа чарлуулан ухас дайрцгаана. Арай хийж хорооллын эхэнд орж иртэл зам дээр шуудаатай юм үүрсэн нэг ир зогсож байлаа. Ганцаараа яваа хүнийг хизээч харж байсангүй. Ихэнхдээ л 2-3-аараа галвалж явдаг байсныг мэдсэн юм. Зам хөндлөн гарахаас түрүүлэн түүнийг гүйцэж уулзахаар боллоо. Хажуудад зогсоол алга. Арын машинууд сигналдаад бөө юм болов. Хаалгаан голгоод өнөөх хүнийг дуудлаа. Тэрээр эхлээд тоосонгүй. Хөөе, авдрамтаа 1990 оноо наашир гэхэд өнөөх нөхөр гайхан харснаа. Хуруугаараа өөрийгөө цаав. Наашир бушуухан суу гэж хашгирснаач мэдсэнгүй. Тэрээр тойрхон алхаж ирснээ над руу сүлийн харав. Би ч түүнийг шавдуулаад арын машинууд сигналдаад бөө юм болж байж арай хийж хөдөлвөө. Голын толиндоо хараад урд хайрцагнаасаа халтар бор дэвтрээ гарган ирээд түүн рүү мөр давуулан өглөв. Өнөөх нөхөр гайхан "Хүнгой чи хэн бэ? Би чамайг танихгүй байна. Та наад дэвтрээ таних уу?" "Үгүй, огт харж байгаагүй дэвтэр байна. Би 98 онд авдрамтаас суллагдсан 37 настай эрэгтэй хүнийг хайж байгаа юм аа. Үдээс өмнө 1-2 дугаар хорооны хогийн цэгүүдээр явж, үдээс хойш 3 дугаар хорооны тэр хаваар эргэлддэг байсан гэсэн" гэв. Өнөөх голын толинд над руу хараад бүрж гайхлаа. Тэрээр чиний ах дүүс чинь юм уу? Тийм ээ. Уулзах ёстой хүн байхамаа. Энэ дэвтрийн эзэн гэлээ. Зогсоол руу орж зогсоод өнөөх нөхөрт дулаан хүрм өмд цамц малгай бэли тэргүүтнийг бэлгэллээ. Дөрөвчнээгээд 2 ширхэг 20 мянгат суглан гар дээр нь тавилаа. Өнөөх хэрийн нүүрэнд баярын оч гэрэлтэн өгсөн болгоныг алгаа тосон авлаа. Би тэр хүнийг заавал олж өгье. Ганцаараа голдуу явдаг байх. Миний утасны дугаарыг та хайж болохгүй шүү. Тэр хүнийг олвол над руу яриулаарай. За, гэлайлаа дүү минь. Ах нь бушуухан бууй да. Ууттайгаа чирч орж ирээд машиныг чинь зүгээрээ ах минь. Би нэрийг марцчихад байгаамаа. 13-тай хүүтэй. Эхнэр нь салаад өөр хүнтэй суусан гэсэн. 8 жилийн ял эдэлсэн хүн. За. Би олонгууд утсаар яриулъя. Утсаар ярих хэцүүч аргыг нь олноо гэд буусан юм. Олон жил амьдрал тэмүүлсэн тэр эр арайч амиа хорлоогүй гэдэгт итгээд байлаа. Дэвтэр дээрх ганц нэг хаяг утасны дугаараас олигтой мэдээ олж чадсангүй. Шинэ жил болохоос 2 хоногийн өмнө ажил дээр сууж байтал гинт утас дуугарав. Баригл дуутай нэгэн эр залгаж байна. Байна уу? Байна. Та хэнтэй ярих вэ?
Би нэг хүнээс таны утасны дугаарыг авсан. Залгаж яриараа гэсэн байна лээ. Тийм үү? Би нэг хүн хайж байгаамаа. Авдрантад хоригдож байгаад гарсан хүн л дээ. Тийм үү. Би бас авдрантад хоригдож байсан. Та тэмдэглэл хөтлөж байсан уу? Дэвтэрт үү? Хөтөлж. Ингээд та хэн бэ? Та эхлээд асуултад хариулаарай. Тийм ээ. Би бор дэвтрээ хайчихсан байсан л да. Ойн захад. Та тэмдэглэлээ хэдэн онд дуусгасан бэ? 1998 онд. 90 онд нээгээд 8 жил бичсэн. Байна уу? Та хэн бэ? Дэвтрийг минь олсон хүн үү? Байна. Би таны дэвтрийг чинь өгье. Тантай уулзмаар байна. Би сансрын түнэл дээрээс хүний утас гуйгаад ярьж байна. За, ойлголоо. Та тэндээ байж байгаарай. Би одоохон очино. За, би хүлээж бай. Гэт тэрээр утсаа таслав. Баруун дөрвөн замын уулзвараас хөдлөн түнэл дээр гарч ирээд орчныг харлаа. Замын гонхны төмөр хашлагны хажууд 2 хүн бөвийгүүд зогсож байв. Өмнө таарсан хижээлэр мөн байлаа. Шинэ хувцас өмсөд илт цэмбижээ. Харин 38 орчим насны намхан туранхай залуу их даарсан байдалтай бэвийн зогсож байлаа. Мэнд ус солилцсон хэсэг ярилцав. Утсаар ирсэн хөнгөнсөн дуутай ир мөн байлаа. Ойрхон хоолны газар руу гуруулаа ороод хэсэг ярьлаа. Халуун хоол цай захиалан тэднийг дайлав. Залуу ир гойлог сайхан бүсгүйгээс халгаад нэг л бие бариад байлаа. Дэвтрээ эргүүлж тойруулаад инээснээ толгой дохив. Энэ дэвтэр одоо хэрэггүй. Би амиа хорлохоор уул руу явсан юм л да. Гэснээ нөгөөх рүүгээ хараад дуугүй болчихлоо. Өнөөх нилээн сууж угаад явхаар босов. Би за танд баярлалаа. Дараа уулзнаа. Та миний утасны дугаарыг битгий хаяарай. Мэдлээд үү минь. Би дандаа ярихгүй. Чиний буйнаар дулаан сайхан хувцастай болсон. Уулзахыг хүссэн хүнийг чинь олсондоо баяртай байна. За баярлалаа. Баяртай. Баяртай дүү минь гэсэр гарч одлоо. Хөнгөнсөн дуутай ирийн яриаг чагнан нэлээд суулаа. Амьдралын хатуу хэцүүг биеэрээ сүлбтэл туулан буулга дуулгандаа сөгдөж үгээ бартал цөхөрч байгаагаа яриад ойлгох шахав. Зөөлөн дуугаар хөнгөнүүлэн ярих нь эмгцэгцтэй бөгөөд утга санаа нь ил тод бэлхнээ ойлгомжтой байх юм. Гэнт түүний дууг нь сонсоод баймаар санагдав. Хөл гарн дулаацаад халуун хоол цайндаа биеийн тавирчээ. Эргээд эндээс гарна гэхээр сэтгэл нь харлаад байгаа бололтой. Чи их сайхан сэтгэлтэй бүсгүй байна. Миний дэвтэрт ямар ч хаяг байхгүй. Гэтэл чи намайг олжээ. Энэ дэвтэр над хэрэггүй ч сэтгэл зүтгэлийг чинь бодоод үнэхээр биширч байна. Зүгээр дээ. Ингэхэд таны бичсэн бүгдийг уншсан шүү.
зөвшөөрлгүй үнсэнд уучлаарай. Надад маш их сургамж болсон. Амьдралын ухааныг олон талаас нь бодоход тусалсан. Намайг нэг ёсондоо нээж өгсөн шүү. Баярлалаа. Өөрийгөө аз жаргалтай хүрвэл дурсч явъя л гэж бодсон юм. Би хэрэг хийхээс өмнө их сургууль төгссөн. Ажил албатай явсан бичгийн хүн л дээ. Даанч энэ тэмдэглэлийг хүнд цаг мөчүүдэд бичсэн. Та амиа хорлох гэж зорж очиод яагаад болсон юм бэ? Би тэнд хэсэг суугаад сүүлчийн хуудасаа бичээд дэвтрээ өвөртөлсөн санагдана. Гэтэл тэндээ орхисон байж л дээ. Цаашаа уул руу гисэн боловч даанч зориг хүрээгүй. Үнэхээр амьдралын мухардалд орсон боловч өхөлдөх арай дэндүү яарч байгаагаа мэдээд буцаж уулнаас эргэж буусаа. Эргэн тойрон харагдах үзэсгэлэнт уул нурууг үзээд үнэндээ байгалыг бузарлах зүрх хүрээгүй. Зүдэж яваад тавилан гараал болъё. Амиа хорлохоо болъё гэж бодсон доо. Таны зөв шүү дээ. Амиа хорлож хэрхэвч болохгүй. Би 8 жил ингэж хүнтэй ярилцж байгаагүй. Чамтай ярилцсан суугаадаа итгэхгүй байна. Тэр тусмаа ийм үзэсгэлэнтэй бүсгүйтэй. Би энэ намар ахиндаа очиж хэд хоног амарсан юм аа. Тэгээд ууланд явж байгаад таны дэвтрийг олсон. Баярлалаа. Чи энэ дэвтрийг өөртөө үлдээ. Надад хэрэггүй. Нөгөөдөр шинэ оны баяр болно. Он солигдох мөчид дандаа ганцаараа байдаг. Энэ жил хоёулаа хамтдаа шинэ оныг угтацгаая. Би байранда ганц бие суудаг. Одоо 35 нас хүрч байна да. Хүнтэй сууж байгаагүй. Тийм үү. Надаас 3 дүү хүн байна. Би тань шиг ахтай. Ах маань таны үе. Тийм үү. Би зүүдэлж байгаа мэт сайн санагдаад байна. Үүндээ итгэж өгөхгүй байна. Чи дэндүү сайхан бүсгүй юм аа. Гэтэл би одоо хоёулаа манад очие. Таны бичсэн зүйлүүдийн талаар ярилцаж, бие биедээ хань болж хамтдаа шинэ оныг угтацгаая. Одоо та хогт хүж явахгүй. Би таныг чадах ятгаараа дэмжинэ. Их баярлалаа. Би итгэл алдахгүй. Тэр хүний бичсэн тэмдэглэл нь амьдралдаа ягштал хэвшүүлэх хүсэл мөрөөдөл нь байсан юм. Зүүдний ханхүү шиг төгс төгөлдөр ир хүн биш ч гэлээ. Энэ хорвоогийн хамгийн хайртай залуу минь одоо хажууд инээгээд сууж байна. Өнгө засаад өргөн цээжтэй ханхар ир болсон. Сансныг бодоход дажгүй царайлаг шүү. Ухаан бодол хайр халамжийн тухайд ярих юм байхгүй. Наддаа хан уул шиг түшигтэй сайхан ир хүн төр хүрээ хүлээж байгаа юм аа. Өгүүллийн төгсгөлд түүнийхээ хэлсэн үгийг сэрвүүлэн бичиж. Хүн бол хог биш. Хогийг ангилдаг болохоос хүнийг ангилж огт болохгүй. Алдаа эндэгдлийнхэн төлөө хувь тавиланг нь хөсөр хаяж болохгүй.
хатуурхаж гадуурхагдсан газарт ядарч, даарч, өлсөж, цангаж, ганцаардаж яваа. Энэ бол түнд оноосон шийтгэл юм шиг боловч тэднийг хохироож байгаа нийгмийн гэмт хэрэг юм. Хүн хүнээ дээдлэх хэрэгтэй. Би бусдыг дээдлээгүйгээс түүндээ тохирсон хуулийн дагуу ял эдэлсэн. Амьдрал хожимнод яагаад ийм их аз жаргал бэлгэлсэнийг одоо болтол гайхаад учрыг олохгүй байна та. Учрыг тайлж мэдэх болов уу? Ямар ч гэсэн би эднэрийнхаа төлөө үрд зүтгэж хэлсэн үг, бичсэн зүйлдээ заавал хүрэх болно гэсэн юм та. Ингээд би уншигчгүй зохиолчийг олж, зохиолчгүй уншигчтай болсон билээ. Зохиолч Дашцэвгийн Мөнхбаатар 2020 оны 8 сарын 27. Уншсан Эрхэнбаярын Батторж 2025 оны 11-р сарын 28.